За өглөө өчийн мэндийг хүргэх ирэх мөдө сонсогчдоо дугааргүй дуулсан Спутник Монгол радио 92.5 Голоса каст маань эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт хөтлөгч миний бие улан баяр болон Миша эфирийн найруулагчаар төгөлдөр та бүхэнтэйгээ хамт ажиллаж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За. Дэлхийн хамгийн супер лиг гэж ярьдаг. Тэр нь юу вэ мэдвэ? За мэдхгүй. Орсын нэгдүгээр лигийн хамгийн супер лиг. Яа, за шалтгаан. Яг тэ чинь нэг мөчрэ лиг нэрээс. Орсод өөрсдөө тэгж яадаг. Одоо нөгөө матч тавиад Орсын нэг юм спортын телевизэд шүү дээ. Тий. Тэр ер нь бол дэлхийн хамгийн шилдэг лиг. Хамгийн супер лиг гэж ярьдаг. Сайн дэлхийн нөгөө супер лиг гэхээр нөгөө нэг 90-ад оны сүүлээс нэг 2006 он хүртэлх нөгөө Италийн Сери А гээд болгонд болж байна. Тэгж авах тийм ээ. Яг нөгөө ягаад тэгж юм гэхээр олон багтаа. Тэгээд нөгөө байг одоо чи бодлоо тэр чигээр Орсон тийм ээ. Орсон нутагт одоо бүсүүдээр хоорондоо тоглож байна. Тэгээд одоо Владивосток тоглож байгаа нэг баг одоо Москвагийн ч юм уу тийм ээ. Эсвэл нөгөө Сочигийн нөгөө талд нь тоглодог ч юм уу. Ингээд баг 8-9 цаг нийслэгтэй ингээд амар холтой хэцүү санхүүгийн одоо дараалталтай. За тэгээд цаг агаар одоо нэмэх хортой тоглож исэн бол хасах тавтаа тоглох боломжтой ч юм уу тийм ээ. Сибирь тоглож байгаа одоо эрхүүгийн багууд тийм ээ. Улаануудын багууд ч юм уу. Бурятын багууд. За тэгээд нөгөө за бас одоо Мордовэ ч юм уу тийм ээ. Ер нь бол ийш тийш ингээд баян гэж явдаг аюу хэцүүлэг байхгүй юу. Тэрийг одоо нөгөө осод нөөстөө тийм жокер дэлхийн хамгийн шилдэг лиг гэж ярьтыг. Энэ тэгээд нэр мөнгө төгрөгөө яаж болгодог вэ? Тэр чинь одоо нислэг хоолунд эн чинь дээд лиг биш үстэй. Дээд лиг биш. Харин тий яг одоо нөгөө дээд лиг одоо чемпионшип лхгүй да ер нь. Тийм ер нь бол тийм чемпионшип. Тэ өрсөлдөө амар тэгээд дээшээ гарахын тулд энэ багууд хамаг юм тавьж байна. Тэгээд яг энэ дээшээ гарахын тулд ер нь бол эсвэл бүр баяртай болно. Одоо клуб нь бүр тэр чигээрээ ер нь бол алга болох магадaltaй. Одоо санхүү их усүр одоо алтан тий. За эсвэл тэгээд ер нь бол цаашаа дэше гарчих магадaltaй. Ер нь нэг тийм үг байдсан шүү дээ. Английн Премьер Лиг дээр хүртэл чемпионшип руу унчвал баг дэше буцаж гарч ирэхэд ер нь хэцүү байд юм дөө гэд. Тий. Наад чинь бол ер нь бол яг одоо яг энэ миний хийдэд байгаа юмуд нөө байгаа. Яг бол амар их багууд байгаа. Одоо чиний мэдж байгаа тийм ч бол доор бол за Арсенал туулаа байгаа тийм ээ. Арсенал байгаа. Нөгөө Ротор ч тэр доороос гарч Ротор, Факл, одоо Оренбург, Балтик энэ чинь бүгдөө доороос гарч ирсэн. Харагдахгүй байхыг бодвол дээдлийг харагдахгүй байхыг бодвол Уфа гэж нэг баг байдаг байсан. Уфа тий одоо нэг хэсэг Сочи гарч ирсэн. За Нижний Новгород байгаа тийм ээ. Тий. За одоо Ленинград гэж нэг баг байгаа. За Арсенал байгаа. За дараагийн багууд одоо энэ миний сая бэлчээсэн юм хачиж. За Уфа байгаа, Спартак 2 байгаа. За Волга, Сочи, нөгөө Нижний Новгород ч байна. Тий. 2 хэсэгтэй нэг баг байдаг. Тий, Нижний Новгород байгаа. За тэгээд Торпедо байгаа. Торпедо Москва. Тий, Енисей байсан санаж байна уу? За Енисей. Тий, Енисей ч байгаа. За тэгээд Енисей, Торпедо, Челябинск, Камаз гэдэг одоо ер нь бол амар багууд байна. За Велес, Ска Хабаровск гэж бас байгаа. Ска Хабаровск одоо хаана гэдэг вэ тийм ээ? Хабаровск тоглож байгаа одоо баг за Нижний Новгород за ядаж Нижний Новгород явлаа гэж бодсон. За эсвэл Сочи руу явлаа. Тэгэхээр бодхоос бүр амар байна тийм ээ? За нөгөө Ротор байна, Урал байна. За танаа нөгөө дерби болдог гэсэн чинь. Урал байна. Уфа байгаа. Урал байгаа. Тий. За тэгээ Шиник байгаа. Нефтехимик. Шиник гэж бас нэг тухайн үед одоо нөгөө юуны Ярославлын амар баг байсан шүү дээ. Шиник гэж. Бас л дээгүүр зогтдог байсан баг. Тэгэхээр одоо яалчгүй супер лиг гэж бас хэлэхгүй бас боломжгүй байна шиг санагдаж байна. Эвгүй үед байна. За яг нөгөө чемпионшип бол яг доошо унлаа гэдэг тийшээ баг гардгуудаа гэж яадаг үнэн бас өрсөлдөө ихтэй байдаг ч гэсэн яг Англи газар нутаг ямар байдаг тийм ээ. Тийм ч бол зүгээр автобусаараа яваад нэг 2 3 цаг яваад явж штэ. Яг Оросд бол яг энэ зүйл нь бол ер нь бол жоох ингээд хэцүүхэн байдаг. Чемпионшип ч нэрээ сониноос эхэлсэн байгаа шүү дээ. Тий, чемпионшип бас эхэлсэн байгаа. Нэг сонирхолтой нөгөө Wrexham энэ жил байгаа лөө. Хиний Райан Рейнольдс нөгөө жүжигчнэр байгаа шүү дээ. Тий. Гослинг
хин хоёрын одоо тэр хоёр жүжигчний одоо хөдөлж авсан бүр 4 дивизионы Вэлсийн багийг худалдаж аваад тэгээд тэрэн дээр хөрөнгө оруулалт тэгээд жил болгоо ингээд дээш ингээд явуулж шин. Тийм хөрөнгө оруулалт хийгээд за тэгээд тоглож худалдаж авч байгаа. Тэрийг нөгөө Netflix-ийн зураг болгоцсон. Тий. Одоо Wrexham гэдэг багийг бол англичуудаас илүү Америкчууд дэмждэг баг болсон. Тийм шүү дээ. Тий. Бараг нөгөө Ласота төсөлд юм байгаа шүү дээ. Тий. Ласо яг Ласо дээр тэр баг байхгүй, Richmond гэж баг байхгүй шүү дээ. Яг Ласо бол зүгээр нөгөө ийм нийт хөлбөмбөгийн иймэрхүү байгаа. Энэ ч нь бол Netflix-ийн энэ нь бол яг ийм дотоодын клуб гэж яг ямар юм бэ тий. Клубыг яаж одоо яг хөлбөмбөгийн яг клубын тэр амьдрал хөлбөмбөчдийн тэр нөгөө замлал нь ямар байдیں۔ Яг тэрийг л харуулж байгаа юм уу. Тийм ээ. Тэгээд бас нэг 3 удирдал лөө 2 удирдлын ерөнхийдөө бол үдсэн Wrexham дээр одоо нөгөө дасгалжуулагчаа солихын тулд одоо юу гэдэг яаж дасгалжуулагчаа татаж авч байгаа. Эсвэл тэр цалингийн яаж тохирж байгаа. За энэ тэр дасгалжуулагч өссөн үсээгүй 2 3 дугаар дивизион тоглож байгаа багт нэг тэгж доошоо дөнгөж унж байгаа Премьер лигийн баг ч юм уу эсвэл шууд харж явж байгаа тоглогчийг худалдаж аваад чадахгүй. Ягаад гэвэл нөгөө нөхдүүдийн цалингийн дийлэхгүй гэсэн нэг асуудал үүсдэг ч юм уу. Гэх мэт нарийн нюансуудыг бол Wrexham-ийн яг тэр юунд дээр гарч ирсэн. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ Холливуудын 2 жүжигчийн энийг авч байгаа шүү дээ. Тий. Тэр мөнгөө тэр Netflix-ийн цувралаараа эргүүлээд болсон байдаг. Хангалттай олно. Тасархаа. Тий, ер нь хангалттай олно. За тэгээд спонсорууд өөрсдөө орж ирж байгаа. Тий. Яг тэгвэл 4-р дивизионоос гарч ирээд шууд 4-р дивизион авсан, 3 авсан, 2 авсан. Шууд жил дараалан ямар ч нэг жил алдаагүй. Одоо ингэ дараалсан нэг жил байгаа. Дараалсан нэг жил яг нөгөө дөнгөж эхэлж явах та. Тий. Тэгээд Wrexham дээр нэг тийм байна. За тэгэнгүүтээ Championship бас нэг хальт орсных энэ Millwall чинь би юунд байна гэж хараад ирсэн да. Premier League-д гараад ирсэн гэж хараад ирсэн да. Арай байхгүй юм шүү дээ. Millwall нөгөө West Ham Millwall хоёрын тоглолт. За байхгүй ч одоо Chelsea, Manchester, Leeds, Sunderland, Tottenham, Liverpool, Hull City. Би юунд дээр алдсан юм бол? Coventry City-г андарсан болоо. Coventry, за Bournemouth, Arsenal, Crystal Palace, Fulham, Brentford. Нөгөө нэг алдартай кино байдаг шүү дээ. Hooligans-тай West Ham-ийн. Тэгээд яг нөгөө Millwall West Ham-ийн фанатууд хоорондоо яг толдог. Тэр киноны сцен бол яг амьдрал дээр болж ийн гэж би яг тэр юм харчаад энэ ямар яг түүхэн момент болох гээд байгаа байхгүй. Яг киноны үйл явдал шиг тэгээд тэрийг харах гээд энэ жил бол нөлөөсөн. Millwall доод лиг дээр байгаа юм байна. Тийм баг шүү. Тийм байна. Millwall, Queen's Park Rangers 2 дээгүүр, Swansea, West Brom, Bolton, Charlton, Middlesbrough, Watford, Blackburn тийгээ штэ West Ham ч унтсан штэ. West Ham унтсан баг. Тийм. Premier League гэж солиорож яваад. Тэр доороо алдах болно шүү дээ. Тийм, харин тийм бай. Жинхэнэ одоо тэр байхгүй. West Ham Millwall-ын тоглолт бүр энэ бүр амар тоглолт болно. За Millwall одоо энэ чинь хідээд энэ тоглох нь баг байгаа да. 9 сарын 10 хэдэнд байгаа шүү. Тоглолтууд нь. Тий. Одоо 9 сарын 19-нд 2026 оны Championship дээр Millwall-ийн эсрэг West Ham. За Millwall-ийн талбай дээр болно. Тэдэн гэсэн. Бүр тэнцэн болно. За дуус. Одоо энэ хоёр хоорондоо бол нийтдээ энэ 99 удаа тулж исэн гэж. 38 удаа Millwall, 34 удаа West Ham, 27 удаа тэнцэжсэн. Ер нь бол их ойролцоо. Тийм байна. Тэгээ бүр ингээд ер нь бол би нэг үзэхгүй дээ эднэр бол. Одоо бүр яг ингээд дерби гэдэг ингээд одоо ингээд бид нэр аваад үзэх юм бол одоо юу гэдэг Tottenham, Arsenal, Manchester United, Manchester City, за Manchester United, Liverpool ч юм уу те. Одоо за яг хуу Barca Real. Тэнгүүд West Ham, Millwall хоёр бол одоо ингээд нэг тийм тасрах дэлхийн хэмжээний хоёр баг биш ч гэсэн бүр ингээд яг хөө тэр чинь түүхэн юу вэ? Дерби. Докруудын дерби гэж одоо ирэхэд нэрлэж байгаа. Одоо яг нэг зарим хүмүүс нэг хөл хүмүүс сонирхдаг хүмүүс асуудаг шүү дээ. За чи ямар баг дэмждэг эсвэл ямар одоо тамирчдын одоо ингээд хардаг байсан байх л. Зарим хүмүүс нь угаасаа нэг pop ярьдаг юм аа ярьж шүү дээ. Real, Barca, Liverpool одоо PSG мэтэ City гэж ярьж шүү дээ. За тоглогч нарын юу нэр Ronaldo, Messi гээл за тэгээд юу гэдэг олоол юмнууд. Тэгэл одоо тийм зарим хүмүүс Quaresma гэл садаа нэр өгдөг тийм ээ. Quaresma эсвэл тэгээ юу гэсэн чинь Inzaghi ч юм уу тийм ээ. Гой тийм нэг тийм содон тоглогч нарыг ингээд бас олж харсан.
тим амар нөгөө цаалж амар супер од болоогүй ч гэсэн ер нь бол амар гоё Wright Phillips ч юм уу гэл. Тийм ээ. Ер нь бол нэг тим ер нь бол нэг тиймэрхүү гой тийм яг нөгөө хөл бөмбөгийг юм бүр шимж үздэг тийм хүмүүст ер нь бол энийг бол мэдлгүй л яг. Энэ бүр юу яд юм биш үү? 1906 онд хамгийн эхний одоо энэ хоёр багийн тоглолт болоод фанатууд хоорондоо зодтолж исэн юм байна. Тэгэд бүр хамгийн том зодон үзий ялт нь 1926 онд гэж байгаа байхгүй. 100 жилийн өмнө энэ хоёр багийн хамгийн том яг бие биенийг үзий ядах шалтгаан тэгээд зодон болж исэн. За тэгээд бүр энэ хоёрын зодооноос үүдээр бүр Англид бүр тухайн үедээ ингэж энэ ч одоо Лондонгийн хоёр баг байгаа байхгүй. Англид бүр ингээд нөгөө онцгой байдал зарлаад Лондонд тэгээ бүр ингээд одоо West Ham-ийн одоо Isle of Dogs буюу одоо нохоо одоо юу гэдэг юм. Арал гэх юм уу та. Тэгээд East End-ийн тэгэл ингээд тэн дээр юу ихлээл Милвоны одоо ингээд өрөлдөөнөд эхэлж байгаа юм л да. Одоо энэ нөгөө кино чинь одоо нөгөө Hooligans билүү? Тэр чи одоо West Ham-ийн кино чинь Green Street Hooligans гэдэг кино байна. Яг энэ тоглолт эхлэхээс өмнө хамаг нь болоо. Бүр яг энийг зүгээр энэ киног үзчих. Тийм. Championship Монгол гарахгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар бид нар стрим ч юм уу нэг хулгаймуулгаар янз бүрийн болчтой шүү дээ. Энэ өөрөө айгүй тийм гоё түүхэн үйл явдал болох гэдэг байгаа байхгүй. Тийм бүр 100 жил яваагаар тийм байна. Яг 100 жил яваагаар 9 дугаар сарын 19 цаг гэж байна. Харин энэ бүр одоо нөгөө нумеролог гэж байдаг юм байдаг. Одоо яг яалч код тэгээд одоо энийг одоо гайхах шиг хөл өөрөө юу гайхах шиг хэлэх үү гэдэг шиг. Би харин энийг харчаад юу хэлээ West Ham гингүүдэд нөгөө л нэг тархинд болоод дэрнүүд West Ham чинь нөгөө Premier League-ийн баг сая яг нөгөө сүүлийн тойрог дээр Tottenham хожоод West Ham тэгээд нөгөө тэнцдэг өлөө хожигддаг. Тэгээд унтсан шүү дээ. Тэгээ харин тэг унтсан. Харамсалтай яг West Ham бол бас Premier League байх ёстой нэг багууд нэг ч дээ ууг нь бол. Гэтэл ингээд Premier League байх ёстой багууд гэл ингээд одоо Championship дээр ингээд аваад үзэгүүд айгүй олон багийг нэрлэмээр байгаа байхгүй. Тийм нэ. Гэхдээ яг энэ олон багийг нэрлэлээ гэж бодонгууд яг тэр хэмжээний багууд чинь одоо Premier League-с доош унах ёстой болж таарна. Тэнгүүд Premier League-с доош унах гэхээр за шинээр дэшээ гарсан 3 багийг бол нэрлэж болчихно. Гэхдээ үлдсэн хэдэн багуудыг ч одоо яаж хэцүүтэй. Тийм. Гэх мэт энэ асуудал төр жишээлбэл энэ гэхдээ нэр ямар гоё тоглолт болох вэ нэр. За тэгээд ер нь бол трансферод өргөжж байна. За шүүм явагдаж байна тийм ээ. Өөр хэнийг авах уу, хин хаашаа зарагдах уу гүтгэх гэж байна. За тэгээд хамгийн ихнийх нь гэх юм бол за Барса сая тэгээд Ферран Торреса ингээд өгчлөө шүү дээ. Тэглээ. За Ферран Торреса өглөө тэгсэн чинь Барса шууд бас довтлож хайж байгаа юм байна. Тэр нь хин гэсэн чинь одоо Арсеналын Виктор Жокер шүү. Жокер шүү. Тий, Жокер шиг бас аавна гэж ер нь бол хараад байгаа. Мөрөдсөн. За яах вэ? Тий, яг тэгээд бас авах магадaltaй. Яг тэгвэл ер нь бол нэг 70 сая евро. Тэгээ бас нэмэх бонустай гэдэг шүү дээ. Одоо бол нэг сайн мэдэхгүй. Яг хоо хэрвээ нөгөө өмнөх жил авраг аваагүй ч юм уу эсвэл энэ жил дээр нөгөө эхлэл мэхлэл дээр бид нэр Жокришийн оронд нэг яг цэвэр давтлагч авцсан байсан бол энэ дээр болоод ирэнгүүт 50-аад явуулчихад бол асуудал байхгүй. Оронд нь гарах ямар ч давтлагч байхгүй болохоор Габриэл Жесусыг л явуулна гэсэн нэг юм юутай байгаа шүү дээ. Тий, Жесус яач тэгээд одоо тэгэл насанч төгцсөн бас яг Жесус бол одоо Арсеналын яг тэр нөгөө тоглолтын системд ер нь бол жоох ингээд нэг унчих гэдэг юм шиг. Арай өөр стилтэй. Яг яачгүй нэг тийм өндөр яг цэвэр тоглооны үзүүр хэрэгтэй байгаа байхгүй. Одоо данан дээр бол голоос хажуунаас жигүүрээс аваад орчдөг тийм тоглолч зөндөө. Тийм ээ. Тэгэхээр яг яачгүй нэг тийм үзүүр хэрэгтэй байгаа байхгүй. Бүр яг одоо юу гэдэг тийм хааланд эднэр шиг гэхээсээ илүүтэйгээр баг сайн ярих юм бол жирүү шиг хүн байхад бол энэ авш тий. Тий, жирүү болно. Кенэс бол яа. Талалт Кенийг дааж авахгүй л тий. Нэгт авахгүй, хоёрт угаасаа уул нь манай актем их. Тий. Гэхдээ гологдсон. Тэг актемд гологдсны үр дүнд ч гэжтэй. Тэгэл тэр нэг ярилцлага өгсөн байсан. Тэр ярилцлаган дээр юу гэсэн бэхээр яг ингээд актемээс ер нь ингээд гологдоод ингээд гарч исэн чинь автага ингээд хөтлөлцөөд ер нь хөл бөмбөг гэдэг зүйлийг ингээд болиулах маягаар ингээд өөрөө бодцсон байсан гинэ. Гэсэн чи аав нь өө тийм байхгүй.
одоо хоёулаа байгаа бүх одоо юу гэдэг нь Лондонгийн клубүүдээр яваад академиудээр нь яваад ороод ингээд дасгалжуулалт ингээд юу гэдэг хичээлийн хайжуур ингээд яаж болно шүү дээ. Тэгээд Тоттенхэмийн одоо юун дээр очсон юм шиг үлээ. Яг хаашаа очсныг бол би мэдээгүй. Гэхдээ тэрийг нь бол би сонсч чадаагүй. Гэхдээ ер нь нэг аав нь болоод ирэнгүүт нөгөө цаашаа хөл бөмбөг тоглох одоо сонирхлын нулам баталгаажуулж өгөөд тэгээд тоглож явахдаа би энэ клубд хэнийг алдсан бэ гэдгийг харуулахын тулд илүү сайн тоглодог болно гэж өөртөө амлаад тэгээд манай эсрэг их олон гайны гол оруулж гоё тоглож шүү. Тоглож бол яалчгүй супер. Тэгээд хилэг нь бас супер тий. Нөгөө хүмүүс ойлгодог. Өөрөөсөө Posh accentтэй бүр Posh accent чи ер нь бол ажилтаа англи гэсэн үг шүү дээ. Тий. Ажилтаа ангийн accentтэй тэгэл тэг ядж байгаа тус жоохон шами юм аа. Бас нилээ тийм байна. Тэгээд акцентэн дээр нь яг тэр нөгөө жоохон шамины юм орж ирээд ингээд бовтноод эхлэнгүүд нь буурах юм. Яг хуу сайн ингээд сонсвол одоо анх Джейми Каррагерийг дөнгөж одоо юу гэдэг нөгөө пундит болоод юм ярьж байхад нэг Скаузи Ливерпулийн акцентыг ойлгох гэж жоохон хэцүү байсан. Гэтэ одоо ингээд дасцсан болохоор ойлгох шиг байна. Эсвэл Джейми Каррагер арай өөр ярьдаг болсон юм шиг байна. За магадгүй одоо өөрөө сайн хичээсэн бах уу? Тий, өөр ярьдаг болсон юм шиг байна. Гэхдээ Стивен Жерардыг би одоо өөрлөө ойлгодог шүү дээ. Жерардын ярьж байгааг яг жинхэнэ Скаузер. Тийм баг шүү. Тэрийг бас их гоё тайлбарлалт юм бэлээ. Юу гэхээр тэр нөгөө Ливерпул чин Порт хот дээр үеэст одоо ерөөхдөө нэг юм Порт хот болохоор нөгөө загасны өмхий тэгээд тэр нь муудсан жаах юм уу одоо цэвэрж яах юм уу ер нь ингээ хүмүүс ингээд хамраараа амьсгал авахгүй гэж хичээдэг байсан гэдэг. Тэгээд ингээ гуншаа. Тэгээ аль болох хурдан ярихгүй бол хамраараа амьсгаа авчвал тэр нь өөрсдөнд нь юм тохгүй мэдрэмж төрүүлнэ гэд. Тэгээд ийм Скаузи акцент үүссэн ч байд юм уу те. Ливерпулийн акцентыг бол тэгж тайлбарлалт юм байлээ. За тэгээд дараагийн одоо нөгөө юм трансферд байна. За дараагийн нэг нь юу гэхээр одоо Боруссия Дортмунд. За Греки бас нэг Янис Константинелс одоо Паукас авсан байна. За. Бүр 32 евро. 32 сая евро. Тэгэхээр бас нэлээд өндөр дүнтэй трансфер шүү дээ. Одоо ер нь бол Германы лигнийх өндөр бас төлбөртэй тийм тоглогч ер нь бол тийм ээ. Ялангуяа Боруссия тийм ялангуяа бүр Грекс шүү дээ. Паукас шүү дээ. Тийм ээ. Боруссия бол өөрөө бол алдартай юугаар алдартай гэхээр өөрөө академиэсээ маш олон одуудыг одоо ургуулсан гаргаж ирсэн тийм клуб шүү дээ. Тийм. Тэгээд дээрэс нь нөгөө юу яадаг? Хямдхнаар авангуудаа үнд одоо хөөргөж зардаг ч юм уу. Тийм. Тэгэхээр ч бас аюу юу болчих жоохгүй. Бүр хямдхан биш юмаа гэхэд нөгөө юу яаж авдаг? Мөнгөний төлөөд авдгаараа авна. Гэхдээ тэрийг заавал одоо юу гэдгийг үнийн өсгөхөд одоо энэ жишээлбэл хинчэн Эрлинг Хааланд чинь тий Хааланд л одоо байна шүү дээ тийм ээ. Зальцбург байсан нөгөө Red Bull Salzburg дээрээс Borussia Dortmund тэнгуүтэ Borussia Dortmund-оос Manchester City гэхэр дундаас 8 ашиг унаа гарч чадсан байгаа. Амар авсан шүү тийм ээ. Тийм. Роберт Левандовски чинь үнгүү Байерн руу явдаг лөө. Гэрээнд дуусаад. Тий, ер нь бол тэр бол гэрээнд дуус. Тэгэхээр бас өөрийнхөө бас өшмө бол хангалттай өргөсөн шүү. Тий. За тэгэнгүүтээ одоо Марио Гёццэг өндөр үнээр Байерн руу зарангуутаа Байернд форм олохгүй байхад тэрнээс хямд өртгөөр нь буцааж авчирчаад Майц Химмелс дээр бас тийм ажиллагаа хийцсэн. Тий. Генрих Мхитарян ч Man United руу бас нэлээд өндөр очиж исэн санагдаж байна. За тэгээд Pierre-Emerick Aubameyang одоо Родригес байгаа AC Milan тоглодог байсан одоо энэ Швейцарын зүүн жигүүрийн хамгаалагч. Ер нь ингэж яриад байвал ингэж одоо Боруссия яг өөрсдийнхээ яг бүх тоглогчдоо бүх тоглогчдоо ингээд үлдээсэн бол Реал цааш байгаа байхгүй. Сити цааш байгаа байхгүй. Тэгэн штэ. Левандовски, Aubameyang, Royce тэнгуүтээ хамгаалтан дээр нь Гёццэг яг тэр формтой байх ч юм уу. За тэгээд Андре Шүрлигийн чинь бас их хямдхнаар авч ирсэн санагдаж байна. За тэгээ Хааланд маланд ингээд ороод ирэх. Беллингем ороод ирж штэ. Беллингем бас ороод ирж. Тий. Тэгэхээр айгүй чанга бүрэлдэхүүнтэй яг хоо жоохон хамгаалтан дээр хэцүү байж магадгүй баг. Тийм. Гэтэ яг гол хийж л хамгаалт явахтай л гэж ярьдаг нөгөө Баржилтд ярьдаг шиг тийм ээ. Та нар хэд оруулсан болно бид нар тэрнээс нэг голоор илүү оруулаад гэдэг шиг. Тиймэрхүү ер нь бол хэд хэдэн юм бас трансферд байна. За тэгээд гоё содон трансфер гэх юм бол
За Казахстаны нэг тамирчин маань. За одоо Ростелмаш бас ер нь бол хөл мөнгө бас сонирхдаг хүмүүст бол бас сайн мэднэ тийм ээ. Ростелмаш тэгээд Ростелмаш Бөөрөлдөр очсон байна уу? Гөө Ростелмаш тэгээд нөгөө Казахстаны шигшээгийн Самата Смако гэдэг бас нэг тамирчин байдаг гэсэн. За тэгээд тэрний хүн одоо ингээд Аламгир гэдэг нэг хүү байгаа 18 настай. Тэгээд тэр ер нь бол хагас хамгаалч тоглодог. Тэгсэн чинь одоо карат тоглож исэн байна. За тэгээд каратаас тоглоод ясан чинь Бишикташ худалдаж авсан байна. Зөө. Тэ яхаа бас нэг өндөр дүн биш л те 150 мянган евро. Гэхдээ бас одоо Азийн хөлбөмбөг, Казахстаны хөлбөмбөг бас том хөвсгөл хөлбөмбөгийн бас жааштай хувь нэмэр оруулах том бас нэг юм алхам болж байна. Ямар ч байсан ямар нэг одоо ийм одоо бороо багууд гэх юм л те. Одоо нэг жоохон сул багууд те. Хөлбөмбөг дөнгөж хүчж байгаа багууд юм эсвэл тэрний донд нэг супер хот ингээд цоолчоор яалчгүй тэр багын тэр чигээрээ бас аюу хөөрхөн тэр жилдээ ч юм уу эсвэл ер нь бол одоо юм тэтгэн аврах шалгуур тэмцээн Европын аврах шалгуур одоо ТВ-ийн юм тэмцээнд нэлээд сайн амжилт гаргадаг. Би чамаа нөгөө хэнийг ярих гэдэг юм болов гэж болохгүй юу нөгөө Бёрнли руу сая нэг залуу байсан шүү дээ Дастан Сатпаа юу гэдэг. Тий. Яг энэ ингээд хоёр дахь хөвгт. Энэ гэхдээ нөгөө бүр залуу ингээд 18 таа хөвгт болохоор бас онцлоод ингээд ярьж байгаа байхгүй. Гол нь тэгээд хэлэх гээд байгаа юм юу гэхээр одоо Узбекистанд бол тийм ээ. За Шомородов юм уу? За тэрнээс өмнө Шомородов яг ингээд наан бас нэг арай нэг од болцсон. Тэгтээ тийм супер од болж амжааг байсан. Хусанов бол хажууд нь бол за Сити тоглож байгаагаар бүр супер од болцсон тийм ээ. Тий, Абдулкадир болсон. Тэгэхээр одоо Шомородов Хусанов хоёр хойлоо нийлээд Узбекистаныг бас дэлгээ аврах одоо шалгуур тэмцээнд ингээд авч ирсэн байгаа. Гэтэ ер нь Узбекийн шиг ингээд аваад үзэх юм бол дотоодын лиг нь бид нар сонирхгүй болохоос бас нэлээд сайн хөгжилтэй шүү дээ өөрсдийнх нь хөл бөмбөг. Тэгээд нөгөө энэ дэлхийн аврагт одоо яг эрхээ авсан болохоос биш өмнөх дэлхийн аврагуудад их ойрхон байсан. Эрхээ авахд. Харин тий. Гэтэ нөгөө ингээд нөгөө супер одон байхгүйсэн байхгүй. Нэг од ингээд байгаад гарч ирж байгаа. За тухайд бас Солонгос яг бүгдээрээ жит супер байсан ч гэсэн Сон бас тоолж орж ирээд Азийн ТV-г авч ирсэн тийм ээ. Тий. Тэгжиж нөгөө юу яасан шүү дээ. Цэргээс баг цорын хамгийн анхны Солонгос одоо иргэн багта тийм ээ. Тэгэхээр яалчгүй нэг тийм бас болоод байна. За одоо Сакстер ч гэсэн манай Монгол тийм ээ. Одоо инхи одоо шүү дээ. Тэгээ цаач нь орж ирэл ингээд Японыг ихний тоглолтын дээр ингээд буулгалаа 57 55 орчлоо 67 65 орчлоо 2 оны зөрүүгээр тэгэд манай өөрөө 30 он авч самбар доороос 17 лөө 11-нд ямар ч эсвэл нэг тийм дабл бол хийцэн байсан. Тэгээд бүр Азийн тэр одоо холбоо ч нөө Японы холбоо энэ хүн яалчгүй шал өөр төвчний хүн болсон байна гэж харж байна. Тэгэхээр одоо нэг ийм дэлхийн хэмжээний супер тоглогчтой болох юм бол ер нь бол аль ямар нэгэн спортод боломжтой. Тэр яг тийм сонирхолтой зүйл нь одоо юу ажиглагдчихсан бэ гэхээр нөгөө инхээ одоо тэр за би нэх одоо юу гэж одоо юу гэдэг нөгөө мөнгө төгрөг хандивлаа тэр хүмүүстийг ингээд Америкт сурахт нь энийг ингээд ийм зардалтай ингэж ашиглаарай за надтай адилхан бас тэгэж мөнгө төгрөг хандивлаад явсан хүн бол яваасан одоо яг тэгэж мөнгө төгрөг хандивлсан хүн гэхээр ингээд би бол мөнгө төгрөг хандивлаагүй шүү мөнгө төгрөг хандивлаагүй шүү зүгээр нийтээр зүгээр ингээд дэмжсэн тий нийтээр дэмжсэн тэгэд нэг ийм төсөл хөтөлбөр шиг санагдаад байна надад. Урт хугацааны яг NBA-д нэг Монгол тамирчин оруулъя гэсэн улс даяараа харж байгаа нэг төсөл хөтөлбөр шиг. Гэхдээ тэр санхүүгийн талаас нь аваад үзэх юм бол яалчгүй гэр бүлийнхэн тал дээр л тэр асуудлыг хийнэ үстэй. Өөрөөсөө очиод аав ээж нь хүртэл очиод одоо шарваа ахид нар очиод нөгөө хичээл сургууль дур нь одоо юу гэдэг нь хичээлээ хийхгүй бол тэр чинь нөгөө дүнгээсээ болоод бас тоглож чадахгүй хусагдах одоо тэтгэлэн байхгүй болох ч гэдэм үү те. Яг энэ зүйл дээр ингээд гэр бүлийн талаас бол тусалцаа өндөр байсан. За бид нар өөрсдөө яг тийм тусалцаа гэх юм бол за нэг сэтгэлийн дэмэл гэдэг зүйлээр тусалж байгаа. Гэхдээ ингээд нийт зураглаар аваад үзэхээр энийг юм айгүй том одоо нэг бүтээн байгуулалт гэдэг шиг юм төсөл хөтөлбөр шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд яг нэг хүн дээр ингээд төвлөрсөн төсөл хөтөлбөр болохоор саяны энэ тоглолтын дээр яг инхээ одыг л гарч ирүүлгэнгүүт арай өөр өнцгөр хараад байна удаа гэж зүгээр бодсон шүү. Тий. Тэрийг бол тэгээд яг бас манайхан одоо сүлд бас яадаг шүү дээ.
олон дагагчтай болгоё тэгжиж чадсаа ингээд хүмүүстэй анхаарал татнаа гэж. Тэр бол яалч бас үнэн. Мэдээж одоо спорт гэхээс илүү юм чинь бизнес болсон юм байгаа. Тий. За зах зээл тэр хүний одоо бодолгодоор дээр арна нэр нь бичигдээд хэр их хэмжээний мөнгө олох боломжтой вэ? Борлуулалт ямар байх вэ? Тийм ээ? Тэрнээсээ шалтгаалаад. За мэдээж Аз хүн болохоор бас Аз одоо дэлхийд үед бол мэдээж хамгийн их хүн амтаа одоо Азууд байгаа шүү дээ, тийм ээ? Тэгэхээр яалчгүй бас Аз хүнийг тоглоулна гэхээр бас давуу тал. Одоо жишээлбэл би бол нэг сакс үздэггүй ч гэсэн нэг хитэ Азуудаа мэдээд идэх байхгүй. Тийм шүү дээ. Хэдийгээр сакс сонирхгүй ч гэсэн саяхан найзуудтайгаа ингээд саксны талаар нөгөө ойлголтгүй болохоор за миний хамгийн сүүлд үзсэн тоглолт бол өдөрөнгүүд 24 онд байхад Бостоныг аврах болдог гэлүүд байж. Тэгэхэд Ирландд байхад бол Ирландд бол ерөөсөө сакс үздэггүй улс шүү дээ. Соёл нь хөлбөмбөг байхад Бостон ч өөрөө яг нөгөө Келтикүүд Айриш хүмүүсийн орнуудад бий байгуулсаад тэгээ Бостон гараад ирчингүүд Ирландд хүссэн үсэг үзэж байгаа байхгүй саксан бөмбөг. За тэгээд тэрний өмнө бол өдөрөнгүүд нэг Далласныг аваргалж, Дирк Новицкиттэй нэг аваргалж ирсэн үе. За тэгээ Орландо Мэжик Лейкерс гэсэн л ийм л 3 үеийг би саксан дээр мэднэ. Гэхдээ энэ 3 үеэс гадна би одоо юу гэдэг нь Яомин гэдэг үнийг бол мэдээд байгаа, Жереми Лин гэж мэдээд байгаа тий. Тэгэхээр энэ Аз болохоор тэр Азуудыгаа бас ингэж шууд ингэ сонирхоод байгаа байхгүй юу? Сая дэлхийн аваргалж гэсэн хэдүүлдэ тийм ээ. За Чех одоо Солонгостой тоглож байхад бид нар бол тэгээд Солонгосоос ирж байгаа тийм ээ. За Япон одоо ямар багтаа тоглож байхад бол тийм ээ бас л тэгэл галанттай л тийм ээ. Одоо тийм галанттай тэнцтэй. Тийм галанттай тэнцдэг ч юм уу тэгэл бас Японоор дэмжиж байгаа. Бразил дээр бол би зөвхөн Японыг дэмжиж. Японыг дэмжиж байгаа. Тэгээд нэг цаанаасаа нэг Аз хүн байна да гэж одоо нэг өнөр хүмүүстэй дэмжихгүй одоо өөр хин дэмжихгүй ярьдаг шиг тийм ээ. Тэгэхээр нэг тийм зүйлсүүд бас байна. Тэгэхээр манайх нь бол альва нэг ямар нэг спортод бас ингээд нэг хайртай болох юм бол тэр нэг хүнийгээ одоо тулцсан сайн дэмжээрэй гэдэг. Одоо бас Монголд Испанид анхаа гэдэг нэг хүүхэд Испани нэг лигийн Испани нэг багийн академид явд юм билээ. Тийм. Тэр нөгөө юун дээр инста дээр рилс хийж явдаг харагдаад л. Үнэхээр бас гой зогтөг. Үнэхээр хөөрхөн залуу байлаа. Тэгээд илүү их сайн хичээгээр хийж байгаа. 10 жилийн хүүхэд байх шиг. 10 жилийн хүүхэд байлаа. Тийм, тэгж санагдсан. Яаж явсан болоо гэж бид хойд аачсан. За тэгээд нэгдүгээр цаг өндөрлөж байна. Дараагийн цаг дахин уулзцгаая. Түр баярлалаа.